Сүүлийн үед бол архины хэрэглээ бол маш өндөр болсон байгаа. Тэр тусмаа 12 сард бол баяр ёслолууд бол айгүй ихээр албан байгууллагууд, хувь хүмүүс баяр ёслолыг бол ихээр тэмдэглэж байгаатай холбоотойгоор архины хэрэглээ бол маш их өссөн байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор бол архитай холбоотой гарч байгаа эрүүл мэндийн салбарт ирж байгаа дуудлагууд бол маш их өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүмүүс бол осгох байдал, архины гүн хорлогонд орох, эсвэл гэмт хэрэгт холбогдох тоо бол эрс өсөж байна. Дахин өссөн байдал бол ажиглагдаж байна. Ийм учраас ард иргэдэг энэ 12 сар буюу шинэ жилийн баяр ёслолтой холбоотойгоор архиныхаа хэрэглээнд хяналт тавьж архийг зөв зохистой хэтрүүлэн хэрэглэхгүй байгаа ч гэсэн зөвлөгөө өгөх гэсэн юм аа. За архийг ерөнхийдөө хэрэгэлсэн үед бол согтолт бол илэрдэг байгаа. Хөнгөн хэлбэрийн согтолтын үед бол хүн бол хөөрөн баясдаг, сэтгэл санаа сайхан болдог, үг яриа орширдог, иймэрхүү байдлууд бол ажиглагддаг байгаа. Энэ байдал дээр нэмээд архийг хэтрүүлэн хэрэглээд явах юм бол эсвэргээрээ сэтгэл санааны хөөрөн баясаж байсан зүйл нь бол маш хурдцтайгаар уур бухимдал руу шилждэг, сэтгэл санаа маш тогтворгүй болдог. Үүнтэй холбоотойгоор архийг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс хоорондоо маргалдаж, зодон зохион хийж, энээсээ болоод гэмтэл бэртэл авах магадлал бол их өндөрсдөг байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор архийг хэтрүүлэн хэрэглэсэн согтуу хит их согтсон үед бол хүн хүлдэж осгох магадлал бол маш их өндөрсдөг байгаа. Яагаад тэгэхээр хүний захын судсууд бол бүгдөө тэлчгдэг. Ийм болохоор эрүүл хүнтэй харьцуулах юм бол хамаагүй хурдан хурж даарж хөлдөлтийг бол өгдөг байгаа учраас ард иргэд маань архийг энэ хүйтэн өдрүүдэд энэ өвлийн өдрүүдэд зөв зохистой хэрэглээч гэсэн зөвлөгөөг мөн өгч байна. Дээрээс нь хамт олноороо тэмдэглэж байгаа үед согтсон нэгээ гадаа гудамж ганц нэгээр нь явуулахгүй байх, ганц нэгээр нь үлдээхгүй байх, хүн хэлбэрийн согтолтонд орсон ухаангүй байдалд хэрвээ орсон тохиолдол эмнэлгийн байгууллагт хандахыг бол зөвлөж байна. Хүн хэлбэрийн согтолтын үед бол хүн комын байдалд хүртэл орох аюултай ийм байдалд бол хүрдэг байгаа.